Good morning. Ивентийг Тим Кук эхлүүлдэгээр бол эхлүүлсэн. За түүний дараа бол шууд цаг бол ярьж эхэлсэн. За цагийг ярихдаа бол Jeff Williams гэдээ ярьдаг болохоор ярьж эхлүүлсэн. Series 10 бол өмнөхөөс илүү том дэлгэцтэй. За тэгээ нэмгэн гэдгээр бол онцлог гарсан. Series 6-тай харьцуулахад Ultra 2-тай харьцуулахад ингэж бол харагдаж байгаа юм байна. За тэгээ иймэрхүү харан үний сонголт онцлог нь юу гэхээр өөр дэрийн спикер дээр байгаа. Хурдан цэнэглэх хормын хувьд болохоор 30 минутанд 80 хүртэл одоо цэнэглэн чипний хувьд бол A10. За тэгээд 10 дугаар үеийн Apple Watch Series 10 тэгээд гарсан. Тэгээд одоо өмнөх яг iPhone 10 шиг цагийн ч одоо 10 дахь үеийн ой учраас одоо загварын үед шинжлэхдэж бол бүр айхтар гарах гэсэн боловч тэр хүлээлтэнд бол хүрээгүй ерөнхий загвар нь бол одоо адилхантайгаар бол гарсан. Эрүүл мэндийн функцүүд нь бол яг хэврээ бол мэдж ирэх байгаа. За тэгээд онцлогийн үед гэвэл одоо титан бас хувилбар нь болоод ингээд гарсан. Үний хувьд болохоор Apple Watch Series 10 нь $399 эхлэн GPS-тэй. За тэгээд SIM суулгаад $499 гарсан. За тэгээд Apple Watch Ultra 2 загварын хувьд бол шинэ өнгөний сонголтыг бол нэмж өгсөн юм харан өнгөний сонголттой бол ингээд болж байгаа. Үний хувьд болохоор $799-оос эхлэх юм байна. За тэгээд чивчийг нь бол дараа нь шууд яриад эхэлсэн. За яг одоогийн байгаа 4 загвар болохоор AirPods Max, за тэгээд Generation 2, 3, за тэгээд AirPods Pro Generation 2 гэж бол явж байгаа. За тэгээд Generation 4 буюу ингийн AirPods-ийн 4-р үеийн чивч маань бол ингээд ямар ч байсан нээлттэй бол ингээд хийлээ. Чипний болохоор H2 чиптэйгэр бол гарсан байна. Үнтэй уцаар ярьж байхад ингээд яг толгойнхоос хавс хөдөлгөөнөөс ингээд яг тэр зүйл чинь танаад яг дуудлага авах гэх мэт үйлдэлийг бол хийдэг болсон юм байна. За тэгээд Active Noise Cancellation-тэй болсон байна. За тэгээд Adaptive Audio, за тэгээд Conversation Awareness буюу хин нэгнтэй ингээд яг одоо гадуур явж байгаад хин нэгнтэй тааралдаад шууд ярих мөчд бол одоо чивч чинь шууд чиний чивчэрч явж байгаа аяг шууд зөөлрүүлэх гэх мэт одоо зүйлсүүд бол нэмэгдэж байгаа юм байна. Онцлог бол болж ин. За тэгээд нэг таруу мэдээний юу гэхээр ингийн AirPods 4 болохоор $199, харин $179 буюу $50 үнэтэй загвар нь л Active Noise Cancellation-тай байна. За тэгээд хаана явж байгаагаас хамаарат яг одоо ойр тойрны жишээ ингээд шууд сул болон одоо буцаад тод болох тийм тохиргоотойгоор ингээд гарч байгаа байна. За тэгээд AirPods Max бол одоо шинжлэхдгийг тухайн фэнүүд нь бол нэлээд хүлээж исэн бол ямар ч үсэн ингээд өнгөний сонголтууд нэмэгдээд оролтны үед USB-C-тэйгээр гараа. За тэгээд үнийн үед $549-тойгоор л ингээд гарч байгаа юм байна. За тэгээд ер нь бол одоо сонсголын бэрхшээлд болон сонсгосын талаарх зүйлдээ бас нэлээд Apple-ийн талаар шинжилгээ ярьсан. AirPods Pro 2 дахь үеийн сонсголын одоо бэрхшээлтэй холбоотой юм бас функцүүд бол нэмэгдэх талаар бол хэлсэн. Ивентний хамгийн чухал хэсэг болох iPhone нэлгийг ярьж эхэлсэн байгаа. За тэгээд хамгийн ихний ээлжинд энгийн iPhone бол гарч эхэлсэн. iPhone 16. За тэгээд ойрын шатуудын дээр яг одоо таамаглаж ирсний дагуу capture button бол гарсан. Тэрэн дээр ямар үйлдэлийг 3-аараа гулгуулахад ямар функц гарч ирэх талаарх жижигхэн анимашн хэлбэр бол гарсан. За тэгээд Apple Intelligence-ийн одоо Siri шинэ одоо триггер хийж байгаа тэр анимашныг бол одоо эхний ээлжинд бол нэгтгэе бол харуулсан. За тэгээд өмнөний сонголт болон тэр яг хажуу талаас нь capture button-тай байдлаар нь ингэж бол харуулсан. За тэгээд нийт 5 өнгө бол гарна хар цагаан. За тэгээд тод ягаан тод одоо тэр чин одоо purple, за тэгээд ногоон өнгөтэйгээр бүдэг байдалтай харуулсан гарч байгаа мэн. Дэлгэснийх нь утга нь мэдээж хэрэг 2000 нийтс хүртэл. За тэгээд хамгийн багадаа 1 нийт бол хүрэх юм байна. За дэлгэсний хэмжээ нь л хэвээр үлдэж байгаа. Энгийн загвар нь 6.1 инч. За тэгээд 16 плюс нь болохоор 6.7 инч. Энэ жилийнх нь онцлогын загвар нь болохоор Action Button орж ирж байгаа. Өмнөх жилийн 15 Pro, 15 Pro Max Pro загварууд дээр барьсан Action Button ингээд энэ жилээс энгийн 16 дээр ингээд орж ирж байгаа юм байна. За тэгээд нэмэлтээр бас 2 дахь товч орж ирсэн нь Capture Button гэдэг ер нь бол 16 юм 2 шинэ товчтойгоор болоод ингээд эхэлж байгаа маань. За тэгээд зураг дарахад бол ерөнхий байдал нь ингэж харагдах юм байна. Чипний хувьд болохоор A18 чиптэйгээр гарч байгаа. За тэгээд Neural Engine буюу химэл оюунтай холбоотой их үйлдэл нь болохоор 16 кортой байлээ. За тэгээд Machine Learning-ийн хувьд болохоор өмнөхөөсөө болоод ингээд 2 дахин хурдан болж байгаа маань. За тэгээд чипний онцлог нь болохоор 2 дахь үеийн 3 нанометр тагаар болоод ингээд гарч байгаа. За тэгээд CPU-ийн хувьд болоод ингээд 6 CPU-тэй. За тэгээд 4 нь болохоор efficiency-гаар, 2 нь болохоор performance-гаар үндсэн одоо үүргээ гүйцэтгэдэг одоо кортогоор л гарч байгаа маань. За тэгээ харьцуулахад бол одоо хамгийн дээдэлтэй iPhone 12-оос бол бүр 60% хурдан гэж байгаа маань. За тэгээ GPU-ийн хувьд болохоор 6 биш 5хан кортогоор л ингээд гарч байгаа. За тэгээ GPU-г харьцуулах юм бол iPhone 12-оос бүр 2 дахин хурдан гэдгийг нь бол хэлж өгч ийсэн. За тэгээ ивентний хамгийн бас одоо тод
хүчүүдийн нэг хамгийн чухал хүмүүсийн нэг одоо Craig Federighi ах бол гарч ирсэн. Apple Intelligence-ийн тал дээр яг нарийн бас хэдэн үйлдвэрүүд бол хэлж бол амжсан. Тэрний яг юу гэхээр ямарсан чиний хувь мэдээллийг Apple-ийн зүгээс бол хамгаалж байгаа шүү гэдгийг бол дурдсан. За тэгээд текст юм уу ингээд янз бүрийн эссе ингээд бичихэд нэмэлтээр тэрий чинь бас ингээд Apple Intelligence туслаад одоо илүү найруулгатай эсвэл одоо яг форматыг нөрчлөөд бас өөрчлөх юм шинэ функцүүд бол iOS 18 дээр бас нэмэлтээр ингээд орж ирнэ гэдгийг бол хэлж ийсэн. За тэгээд generative image буюу энэ өөрийнхөө хүссэн зургийг ингэж үүсгэж байгаа зүйлс болон бас ингээд шууд Photos application дотроос шууд тухайн нэг нарийн хайхаж байгаа деталь нэмаа бичээд шууд одоо илэрцэн дээр нь гарч ирнэ гэдгүүдийг бас хэлж ийсэн. Мэйлний хувьд болохоор notification-ээр ирсэн одоо зүйлсүүдийг хураангуй байдлаар харуулна. За тэгээд тэрнээс гадна аль нь чухал вэ гэдгийг хамгийн дээдлэлт нь харуулна гэдгийг бас хэлж ийсэн. Гэхдээ энэ хүү үйлдэлүүд бол ер нь бол нэлийн болоогүй туршилтан дээр явж байгаа. Одоо Америктэй бол ямар ч дараа сард 18-ыг дээр ихний хувилбарууд дээр үйлдэлүүд нь гарна. 12 сард бас одоо British English гэх мэтчлэн бусад англи хэлний хувилбар дээр хэлнэт дээр одоо гарах юм байна. За тэгээд ирэх жилээс болохоор бүрт хэлээд Хятад хэл, Франц хэл, Япон хэл одоо Испани хэлүүд дээр бол одоо ингээд Apple Intelligence-ийн маань хүрээ бол тэлээд явах нэ. За тэгээд Visual Intelligence гэдээ бас нэг шинэ зүйл хэлсэн. Тэрний юу гэхээр capture button ашиглаад шууд зураг дараад тэрийг чинь шууд одоо илэрцээр юу вэ гэдгийг нь одоо харуулах юм байна. Тэр нь бол бас одоо бас гоё санагдсан. За тэгээд capture button дээрээ удаан дарах юм бол одоо бичлэг бол хийн, нэг дарах юм бол зураг бол дарна. Тэгээд яг iPhone 7, iPhone 8, за тэгээд 2 дахь үеийн iPhone SE, 3 дахь үеийн iPhone SE дээр байдаг одоо haptic feedback өгдөг тийм одоо capacitive яг товчлуур шиг яг байдалтайгаар бол ажиллана. За тэгээд энэ бол анхны технологийн нь үүсэл бол мэдж ирэг бидний мэдж байгаачлан iPhone 6s дээр хамгийн анхны тэр haptic feedback 3D touch одоо дэлгэцэн дээрх технологи маань одоо ингээд iPhone 16 дээр ямар ч гэсэн ингээд үргэлжлээд явж байна. Capture button дээр ингээд хуруугаа гүйлгэх юм бол 1x-ээсээ 2x болно. Тэгээд нэг удаа товшоо дарах юм бол ийм сонголтууд гарч ирэн focus, zoom гэх мэтчлэн фильтрүүд нь бол гарч ирэх юм байлээ. Ингийн 16 бол 2 камертай. За тэгээд үндсэн камер нь 48. За тэгээд телефото буюу татж байгаа нь бол одоо 12 мегапикселтэйгээр бол ингээд гарч байгаа юм байна. За тэгээд харанхуй үед зураг дарахтаа өмнөхөөс бол 2.6 дахин сайжирсан гэж хэлж илээ. Тэгээд мэдээж хэрэг одоо хэвтэй байдалтайгаар спешиал буюу эргэн тойрны дуу чимээг зэрэг бичдэг одоо тийм онцлогтойгоор бичлэг хийн. Тэр нь бол дараа нь Apple Vision Pro дээр үзэхэд бол одоо тэр тухайн форматыг нь бол дэмжинэ гэсэн үг ээ. За тэгээд ямар ч гэсэн 16-гийн хувьд бол одоо ингэж тарж байгаа. За тэгээд нэмэлтээр одоо тэр тухайн тэр motherboard доторх тэр чипний байрлал болон түүн дээрээ нэмээд ийм халтан бол барилж өгч байгаа. Тэр нь болохоор утасны халтаас бол сэргийлж байгаа. Тоглох одоо нэлийн утасны ачаалтаа байх юм бол хүргэлтийн тал дээр энэ хүү хавт маань туслана гэдгийг бол хэлж өгч ийсэн. Нэлийн мэрэгжлийн тоглоомоо тоглоход бол одоо ингээд илүү төхөн болж өгч байна гэдгийг бол бас нэмэлтээр бол хэлж өгч ийсэн. Үний хувьд болохоор энгийн 16 болохоор $799. За тэгээ 16 плюс нь $899. Тэгээ аль аль нь 128 GB-аас бол эхэлж байна. 256 бол байсангүй, тамгийн дагуу байсангүй. Гэхдээ ядчил ямар ч зүйл үнэн нь бол одоо өссөнгүй. За тэгээд үүний дараа бол хамгийн чухал хэсэг болох одоо про загваруудын реклам бол явж эхэлсэн. Энэ рекламыг үзэх хүчтэй бол ер нь бол жоохон шар ус боссон. Ер нь ойр хэдэн жилийн ивэнтийг үзэхэд бол яг энэ ойрын шатуудын реклам дээр ер нь бол айхтар догтлохгүйсэн бол энэ удаа айхтар ялтчих бол догтлсон. За тэгээд ойрын шатн дээр тэр гурван линзэн дээр ойрцсон дүрс бол ялтчих бидний одоо интернетээс олсон тийм үү тэр өнгөнийх нь яг дараа шинэ ямар өнгө нэмэгдэх гэдгийг харуулах тэр ойрын шоттой нь л яг бидний өмнө таамаг бичлэгэн дээрх зурагтай бол яг нэг адил бол харагдчихсан. Тэгээд түүний дараа Apple Intelligence-ийн яг тэр Siri trigger яг анимашныг бол хоёр дахь дахиад Apple-ийн зүгээс бол албаар бол харуулсан. Тэр нь л одоо шууд бол анзаарэгдсэн. За тэгээд түүний дараа бас мөн адил яг capture button дээрх үйлдэлүүд нь бас яг адилхан гэдгийг бол одоо харуулж исэн. За тэгээд Pro загвар маань бол ямар ч юм шинэ голдрох өнгөтэй гарах юм гэдэг бол анзаарч харсан. За тэгээд энэ жилийн iPhone Pro загварууд бол илүү том дэлгэцтэй, илүү өндөр том боловж байгаа. Аль аль 0.2 инчээр бол том болж байгаа. 6.1-ээс 6.3, за тэгээд 6.7-оос 6.9 өмнөхөөс бол одоо харьцуулахад яалтчгүй том болж байгаа. За тэгээд өмнөх жилийн загварууд дээр яг сул тал юу байсан бэхээр хэдий титан болсон ч гэсэн ер нь аюу хэврэг байгаадсан бол энэ жилээс бол титаниум нь болохоор grade 5 гээд илүү бат бэх бол одоо ингээд болж өгч байгаа юм байна. За тэгээд өмнөний сонголтын хувьд бол яг тамаглаж ирсний дагуу 4 өнгө бол гарсан. Хар цагаан, за тэгээд саарл биш тэрийг нь бол натурал гэж нэрлэж байгаа. За тэгээд тэрхүү харагдаж байгаа gold гэдэг өнгөний нэршлэл болохоор desert гэдэг одоо desert titanium гэдэг одоо өнгөний сонголттойгоор ингээд
гарч байгаа юм байна. Харахад бол яг ер нь Gold шиг харагдаад байгаа. Гэхдээ нэршил нь бол Desert-тэйгээр болоод ингээд явж байгаа. Цөлийн одоо Titan гэдэг нэршилтэйгээр гарч байгаа юм байна. Pro загварын их биеийг салгаж яг яагаад бас хөргөлтийн хувьд бас айгүй сайн гэдгийг бас одоо ярьж өгч ийсэн. Тэгээд мэдээж хэрэг батарейг бол өмнөхөөс бол хамгийн сайжирж өгсөн шүү. Ер нь бол бүх цагийн хамгийн сайн батарейтай iPhone бол энэ бол мөн гэж бол хэлсэн. Чипний хувьд болохоор A18 Pro гэдэг чипийг бол авсан. За энгийн загвар бол одоо A18 авсан бол ингээд одоо 16 Pro, 16 Pro Max маань A18 Pro гэдэг чип бол авчээ. Гэхдээ мөн адил одоо 2 дахь үеийн 3 нанометрийн технологиг бол ашигласан байх нэ. За тэгээд Neural Engine буюу химиологийн үйлдэлүүд маань мөрсөн 16 core Neural Engine-тэй. За тэгээд секундэд 35 тэрлэн одоо үйлдэлийг хийх боломжтой ийм амар потенциалтай үнэхээр сайн чип болон ингэ гарч байгаа юм байна. GPU хэсгийн хувьд 6 core-той. Одоо энгийнтэйгээ харьцуулахад 1 core бол илүү юм байна. За тэгээд CPU хэсгийн хувьд ямар ч 6 core-той. За тэгээд өмнөх A17 Pro-тойгоо харьцуулахад 15%-аар хурдан гэж бол одоо хэлж ийсэн. За тэгээд үндсэн камер нь бол мэдээж 48 мегапиксел. За тэгээд ультра вайд буюу өргөн өнцгөр дардаг камер нь энэ жилээс 2 дахь одоо 48 мегапиксел болж одоо ингэ өсөж байна. Энэ бол мэдээж хэрэг сайн мэдээ. За тэгээд татаж авдаг телефото камер нь болохоор 12-оор бол хэвээрээ үлдэж байгаа. Хамгийн анхаарлыг татсан зүйл нь юу гэхээр 4K 120 тохорол бичдэг болсон. Энэ нь бол надад бол маш гоё санагдсан. Яг энгийн бичлэг хийхэд 4K 120-оор бичнэ. За тэгээд slow motion-гоор бичихэд бас 4K 120-оор бол бичих юм лээ. Энэ бол надад бол үнэхээр гоё санагдсан. Бас маш гоё санагдаж байгаа. За тэгээд түүнээс гадна ингээд зураг мураг дараад аппликейшн дээр татаа ашиглахад яг тэр capture button ашиглаад форматыг нь одоо үндсэн гурвалсан хуваалт. За тэгээд бүр ингээ grid маягаар одоо хэлхээ маягаар одоо хувааж байгаа. За тэгээд одоо social account-ууд дээрх одоо бас форматыг бас ингэж тусгаж өгч байгаа. За тэгээд кино найруулагчдын одоо зураглаач нарын 100 мм-ээр дарах 40 мм-ээр дарахад яг яаж одоо гаталж одоо авдаг вэ? Яг тэрүүгээр нь одоосаа тэр зүйл орж байгаа гэдэг нь надад маш гоё санагдсан. За тэгээд энэ жилийн бас онцлог нь 16 Pro-гийн загварууд дээр микрофон бол маш сайн болж байгаа гэдэг бол дурдж өгч ирсэн. Тэрнээс гадна Special Audio Capture гэдэг зүйлийг бас нэмэлтээр бас дурдж өгч ирсэн. Cinematic маягаар их тэр микрофоны байдал дээр бол маш сайн болж байгаа. За тэгээд Voice Memo application дээр одоо нэг гоё зүйл нэмэгдсэн юу вэ гэхээр ер нь одоо ингээд одоо дуудуулдаг одоо урлагтай ойрхон байдаг хүмүүс ер нь бол 16 Pro-гийн загварууд микрофон ялтчгүй сайжирсан учраас одоо Memo аппликейшн ашиглаад одоо өөрийнхөө дууг бичээд тэрнийхээ дараа бас тэр дуугаа шууд тэр аппликейшн дээр янзлаж болно гэх мэтчлэн бас одоо мэрэгжлийн талдаа ялцгүй Pro загвар дээр гэдэг утгаараа бас ингээд микрофоныхаа даваа талыг ашиглаж байгаа зүйлийг бол ингээд Apple бол сурталчилж ийсэн. MagSafe-ний хувьд бол бас ингээд бас сайжруулалтууд бол ингээд орсон юм билээ. Мэдээж хэрэг одоо 16-гийн загварууд бүгд capture button-тай болсон учраас одоо silicone кейсүүд ер нь дагаж гарч байгаа кейсүүд дээр одоо ингээд capture button тийм одоо кейстэй хэдий ч ингээ 3 мэтрэх тийм одоо хэсэгний бас тийм кат зүссэн байдалтай гараас ингээ гарч байгааг бол хэлж ийсэн. За тэгээд тунгалаг бас одоо кейсүүд байгаа. Тэдний гэсэн бас яг одоо capture button-тайгаар ингээ гарч байгаа шүү гэдгийг нь бол хэлсэн. За тэгээд яг тунгалаг кейс нь болохоор Qi2 одоо стандартыг бас дэмжинэ гэдгийг нь бол нэмэлтээр бол дурдж ийсэн. За тэгээд Pro загварын энэ жилийн загварууд маань ямарч гэсэн ингэж бол таарж ин. Тэгээд ивентийг эхлүүлсэн өмнө маань бас ингээ дуусгадаг бол уламжлалтай байгаа. Team Cook бол одоо ивентийг бол дуусгасан. За тэг хамгийн чухал нь үн нь яасан бэ гэхээр 16 Pro-гийн хувьд яг хэврээ $990 л үлдсэн. iPhone 10-аас хойш маш олон жилийн турш бол одоо үндэссэн загвар бол одоо $990 үлдсэн. Гэхдээ 15 Pro Max-аас эхлүүлээд 1999 болсон бол энэ жилийн 16 Pro Max мөн адил одоо 15 Pro Max-тайгаа адилхан өмнөх жилийн шинэ үнэтэйгээ адилхан 1999-тэйгээр бол үлдсэн. За тэгээд урьдчилсан захиалга нь 5 дахь өдрөөс л эхлэх юм байна. За тэгээд дэлгүүрүүд дээр болохоор 9 сарын 20-нд бол тавигдах юм байна. За тэгээд энэ жилийн iPhone-ы чагсаалт гэвэл одоо та нар бол харж байна. 3 дахь үеийн iPhone SE $499. За тэгээд iPhone 14 болон 14 Plus $599. За тэгээд 15 Plus $699. За тэгээд саяны шинээр нэмэгдсэн 4 загварлах iPhone 16, 16 Plus, 16 Pro, 16 Pro Max гээд энэ загварууд маань одоо энэ жилийн шинэ чагсаалтыг бол ингээд бүрдүүлж байна.